За сайн бацхан та бүхэндээ өнөөдөр хүний нөөцийн удирдлага мэдээллийн тогтолцоо зохион системээс төрийн албаны цалингийн нэгдсэн систем рүү мэдээлэл татгаж шалгуур тавьсанд холбогдуулан дараах 3 төрлийн мэдээллийг өгөх болно. За улсын код мэдээлэл хоосон байгаа тул та хүний нөөцийн системд мэдээллийг цуглуулан албан агчийн үндсэн мэдээллийг шинжилж чадвална гэж байгаа. За энэ тохиолдолд та хүний нөөцийн систем рүүгээ орж хувь хүний мэдээлэл хэсгээс за энэ харьяалал гэж байгаа. За энэ харьяалал хэсгийн улс гэж байгаа. За энэ улс гэдэг дотроос Монгол улсыг сонгоно. Монгол гэдгийг сонгоно. Тэгээ хадгалах товчтой ах нь. За ажил мэргэжлийн кодын мэдээлэл хоосон байгаа тул хүний нөөцийн удирдлага мэдээллийн тогтолцоо зохион систем мэдээллийг засварлан албан агчин үндсэн мэдээллийг шинжиж хадгална гэж байгаа. Бүтэц хэсгээс тухайн ажлын байр руугаа орж засах үйлдэлийг хийнэ. За тэгэхээр ажил мэргэжлийн англи нь бол хоосон байгаа гэсэн. Тэгэхээр энэ дээр та одоо жишээлбэл захиргаанчин гэдэг ажлын байр гэж бай гэж бодъё. За тэгэхээр тухайн ажил мэргэжлийн англи нь барилгын захиргаан ч юм уу, захиргаан ус хүрийн техник ч юм уу та энийг сонгож өгөх ёстой гэсэн үг. За дараагийнх нь ажилтны ангиллын мэдээлэл хоосон байгаа тул та хүний нөөцийн системд мэдээллийг засварлан албан агчийн үндсэн мэдээллийг шинжилж хадгална гэж байгаа. За энэ тохиолдолд та бүхэн маань мөн л ажлын бүтэц хэсгээс ажлын байр руугаа орж энэ албан тушаалын төрөл гэдгийг удирдах гүйцэтгэх туслахаар нь сонгож өгөх ёстой гэсэн. За ингээд үргэлжлүүлээд хадгалнаа.